Хэрвээ чи анзаарч байгаагүй бол Пифагорын теоремын олон төрлийн баталгааг хийж болно. За тэгэхээр нэг баталгааг нь бүгдээрээ хийж үздэхээ. За энэ баталгааг яаж эхлэх вэ? За тэгэхээр бүгдээрээ тэгш өнцөгт гурвалжин байгуулцгаая. Би тэгш өнцөгт гурвалжин байгуулж байна. Тэгэхээр энэ суурьт гяфт нууц байна. Энэ бол манай тэгш өнцөгт гурвалжны гяфт нууц. За үүнийг аль болох том байхаар зуръя. За бүгдээрээ доошлуулж байгаад ажиглая. Энэ манай гяфт нууц. Энэ бол хамгийн урт тал нь шүү дээ. За гэхдээ гяфт нууц биш. Бид хоорондоо тэнцүү хоёр талтай байж болно. Харин би зурхтаа энэ нь илүү урт харагдахаар зурлаа. Энэ талыг бүгдээрээ А урттай гэж тэмдэглэе. Тэгээд энэ талыг зуръя. Энэ бол тэгш өнцөгт гурвалжин. За магадгүй яг энд байна ах тийм ээ. Энэ тал маань Б урттай. А-гийн уртыг жаах ихсгэх юм. За тэгэхээр ямар ч эргэлзээгүйгээр тэгш өнцөгт гурвалжин шиг харагдаж байна тийм ээ. Энэ бол манай 90 градусын өнцөг. Тэгэхээр нэгдүгээрт миний хийх гэж байгаа зүйл бол энэ гурвалжныг цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлнэ. За хэрвээ би үүнийг цагийн зүүнний эсрэг эргүүлэх юм бол за эргүүлж байгаа юм чинь энэ нь түүний төсөөдөөнийг хувилбар болно тийм ээ. Тэгэхээр би 90 градусаар эргүүлэх гэж байна. За хэрвээ би эргүүлсэн гэж үзэх юм бол гяфт нууц нь ихц босоо болно. За тэгэхээр миний хамгийн шилдэг оролдлого нь энэ байлаа. Уртын хэмжээг алдагдуулахгүй байхыг хичээнэ. За энэ талын урт нь яг энэ талтай адилхан харагдах ёстой. Энэ нь үүндээ энтэй параллел байх ёстой гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ одоо харъя. За би зурж чадсан байна тийм ээ. Тэгэхээр энэ бол А талын урт. Хэрвээ үүнийг анхааралтай ажиглах юм бол энэ 90 градус байгаа. Хэрвээ бүгдийг нь сайн ажиглах юм бол тал бүр 90 градусаар эргэцсэн байна. Энэ 90 градус байна. За одоо Б талыг зуръя. За тэгэхээр энэ бол яг Б урттай тал шиг харагдаж байна. Бас тэгш өнцөг бол одоо энчээ байгаа. Тэгэхээр бид бүгдийг нь цагийн зүүнний эсрэг эргүүлчихлээ. Одоо би параллелограмм байгуулъя. За параллелограмм байгуулахдаа за юу вэ гэхээр тэгэхээр энэ бол С өндөр. Үүнийг цагаан өнгөөр бичье. Энэ бол С өндөр. Одоо би энэ цэгээс С талыг босгоё. Тэгэхээр энэ бол С өндөр. Харин энэний урт ямар вэ? За энэ урт буюу энэ цэгээс энэ цэг хүртэлх зайн ямар вэ? Тэгэхээр үүний түлхүүр нь энэ бол параллелограмм шүү дээ. Тэгэхээр энэ шулуун бол энэ шулуунтай параллел байна. Эдгээрийн зай ижил гэдэг нь батлагдсан зүйл. За энэ X буюу хэвтэй чиглэлийн дагуух талуудын уртууд мөн босоо чиглэлийн талуудын уртууд ижил байна. Тэгэхээр энэ бол А урт. За одоо миний тавих дараагийн асуулт бол миний сая байгуулсан энэ параллелограммын талбай нь ямар байх вэ? Тэгэхээр үүнийг бодохдоо энэ дүрсийнхээ хэсгийг нь дахин зуръя л да. За энэ параллелограммыг энд доор зурах юм бол энэ бол А тал, энэ бол С урттай, энэ бас С урттай. Хэрвээ үүнийг харж байгаа бол энэ яг үүний хэсэг нь байгааз. За тэгэхээр бидэнд түлхүүрийг өгсөн байна. За би ногоон өнгийг ашиглая. Энэ параллелограммын өндөр бидэнд өгөгдсөн. Энэ тал бол суурьт перпендикуляр. Тэгэхээр энэ өндөр бол А. За тэгэхээр үүний талбай нь ямар вэ? Параллелограммын талбай бол суурийг өндрөөр үржүүлдэг. Иймд энэ параллелограммын талбай бол А-гийн квадрат. За одоо бүгдээрээ үүнтэй ижил зүйлийг хий. Тэгэхээр юу вэ гэхээр анхны тэгш өнцөгт гурвалжнаа эргүүлнэ. За тэгтээ арай өөр замаар эргүүлье. За тэгэхээр цагийн зүүнний дагуу 90 градусаар эргүүлж үзье. Суурь төв цэгээ энэ цэгээр бас энэ цэгээр авъя. Тэгэхээр ингэснээр ямар ашигтай байх вэ гэхээр С талын уртыг эргүүлвэл яг энд дуусна. За би үүнийг аль болох боломж хэмжээгээр нь зурхыг хичээж байна. Тэгэхээр энэ тал бол С урттай. Одоо энэ талын урт бол Б. За яг энд харагдж байна шүү дээ. Үүнтэй параллел байх ёстой. Энэ нь тэгш өнцөг байх ёстой. За тэгэхээр үүнийг зуръя. За энэ сайн харагдаж байна. За энэ талын урт бол А байна. Энэ бол А. Яг энд байгаа тал бол Б. За би Б-г цэнхрээр тэмдэглэе. Б бол цэнхэр. Тэгш өнцөг эргээд яг энд байна. Одоо ижил дасгалыг ажиллая. Яг уу гэхээр параллелограмм байгуулъя. С бол өндөр, энэ бол С өндөр. Тэгэхээр ижил гэж сэтгэх юм бол хэрвээ энэ урт Б байх юм бол энэ бас Б. Эдгээр нь параллел шулуунууд шүү дээ. Хөндлөн чиглэлийн дагуу бид яг ижил зай авсан. Босоод чиглэлийн дагуу бид мөн яг ижил зай авсан. Тэдгээр нь параллел.
Энэ доор байгаа урт бол B. За дээр байгаа нь ч юм уу B байна. Одоо яг энэ параллелограммын талбай нь ямар вэ? За энэ зурсан параллелограммын талбай нь ямар вэ? За бүгдээрээ дахиад нэг төсөөлөд үзье. За үүнийг дахиад зурж чадна. Энэ бол энэ тал. Тэгээ нөгөө тал нь энд байна. Энэ хоёр хоёулаа B тал. Бидэнд бас C урттай тал байгаа. Тэгэхээр энэ бол C, энэ бас C. За тэгвэл өндөр нь ямар вэ? Та нар үүнийг харж байгаа ах л та. Үүний өндөр бол B-гийн урт. Яг энд өгөгдсөн байна, тийм ээ? За бүгдээрээ үүнийг 90 градус гэдгийг мэднэ. Бид 90 градусаар эргүүлсэн шүү дээ. Тэгэхээр бид үүнийг байгуулчихлаа. За одоо бидэнд энэ өгөгдсөн гэсэн. Параллелограммын талбай бол суурийг өндрөө үржүүлдэг. Тэгэхээр манай тохиолдолд параллелограммын талбай нь B-гийн квадрат. За одоо бид хамгийн сонирхолтой зүйлийг хийх гэж байна. Би үүнийг хийхдээ яг энэ хэсгийг хуулж тавина. Яагаад гэх юм бол энэ бол миний бодлоор манай энэ зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь. За хэрхэн хийхийг харцгаая. За яг энэ хэсгийг сонгож аваад хуулъя. Тэгээд үүнийгээ доошлуулад энд хуулснаа тавья. Тэгэхээр энэ зураг маань энд байгуулагдчихлаа шүү дээ. За үүнийгээ цэвэрлээ зургийнхаа нэгдлийг үлдээе. За зарим нэг хэсгийг нь устгаадах юм. Хар өнгөөр будчихъя. Тэгэх юм бол арилчих юм байна. Тэгэхээр үүнийг устгахчихлаа. За үлдсэн хэсгийг бүгдээрээ анхаарнаа. За үүнийг устгахнаа, үүнийг устгахна. За бас энэ доод хэсгийг нь бас устгахчээ. Бидний мэдж байгаагаар энэ бол C урттай тал. За одоо үүнийг би зуръя. Энэ бол манай жинхэнэ байгуулалт. Бид энэ уртыг C гэдгийг мэднэ. За энэ өндрийг C гэдгийг мэднэ. За энэ доор байгаа нь ч бас C гэдгийг бас мэднэ, тийм ээ. Харин миний та нараас асуух асуулт бол энэ хоёр дүрсийн нийт талбай ямар байх вэ? Тэгэхээр А-гийн квадрат дээр нэмэх нь Б-гийн квадрат. За үүнийг энэ доор бичье. А-гийн квадрат дээр нэмэх нь Б-гийн квадрат. За энэ нийлбэр нь хоёр параллелограммын талбайн нийлбэр гэсэн. Одоо бид энэ хоёр дүрсээ C-гээр илэрхийлж болно. Яг энд байгаа шулууныг зурсан, тийм ээ. Үүнийг цагаанаар хий. За энэ хэсэг бол C урттай гэдгийг бид мэднэ. Энэ бол манай яг жинхэнэ байгуулалт. За байж байгаараа би зураг алдчихлаа. За энэ C урттай, энэ C урттай. Тэгээд яг энд байгаа нь бас C урттай. Тэгэхээр энд дээр зурагдсан гурвалжин бол манай жинхэнэ тэгшүүнцэгт гурвалжинтай ижил гурвалжин. За доор байрлуулж үзье. Эргээд санах юм бол нийт талбай нь төв хэсгийг багтаасан А-гийн квадрат дээр нэмэх нь Б-гийн квадрат. За харин бид энэ доод хэсгийг буюу манай жинхэнэ энэ гурвалжныг оруулаагүй. Гэхдээ бид үүнийг авбал юу болох вэ? За тэгэхээр ингэж хайчилж авъя. Дараа нь үүнийг хуулж тавья. За миний хийж байгаа зүйлүүд бол энэ гурвалжин доошоо зөөх. Тэгэхээр одоо ингэж харагдана. За тэгэхээр А квадрат дээр нэмэх нь Б квадрат байсан талбайг дахин цэгцлэе. Тэгэхээр чи энэ талбай нь бүхэлдээ А квадрат дээр нэмэх нь Б квадрат байна. За А квадрат бол энд байгаа хэсгийн талбай, энэ өмнө нь параллелограмм байсан. Би арай хэсгийг параллелограммын доод хэсэгт авчирч байрыг нь өөрчилсөн шүү дээ. За Б квадрат бол бүхэлдээ энэ хэсгийн талбай. За тэгвэл C-гийн утга нь юу вэ? Тэгэхээр эдгээр нь бүхэлдээ C квадрат гэдгийг бид мэднэ. Тэгэхээр C квадратын утга нь энэ хэсгийн талбай гэсэн. Тэгэхээр А квадрат дээр нэмэх нь Б квадрат тэнцүү C квадрат. За ингээ бүгдээрээ Пифагорын теоремыг баталлаа.